Бид яг одоо бүх судлаач пүрүүч автаа уулзаад байна. Тэгэхээр өнөөдрөөс спортын сэтгүүлчдийн баярын өдөр байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед бас нийгэмд үндэснийх баяр наадмаар зүүн жигүүрт хэн барилдах вэ, хэн гарах вэ гэдэг асуудал их тулгараад байна. Ер нь бол яг зүүн жигүүр гэдэг утгаа бид дээр үеэс л ерөөхдөө нар бол зүүнээс манддаг, дээрэс нь мориндоо зүүнээсээ морддог зэргээр дээдлсээр ирсэн. Тэгэхээр яг бүхний тухайд үнэхээр зүүн жигүүр гэдэг нь бас хэрхэн ач холбогдолтой байдیں۔ Та бүх судлаач хүний хувьд тайлбарлаж өгөхгүй юу? За яг би нэг бүх судлаач биш бүх сонирхогч талдаа өөрийгөө боддог хүн. Би бас үндэсний өвхийн улсын гараанда зэрэг цолтоо шатрын олон улсын шүүгч. Зүүн жигүүрийн хувьд бол яг хоёрын ахлах цолтоон зүүн жигүүр, дараачийн цолтоон барууны магна гэх мэтээр сал авчиж ээлжилж ингэж гардгийн штэ ер нь. Ямар ч барилдаанд аврагч бай, арсланч бай, заанч бай, аймгийн цолтонч бай. Яг тэр ирэмбэрээ одоо тэгш дугаардаар болсон болгоно баруун талаасаа гардаг, сондгоодоор гарсан болгоно нь зүүнээсээ гардаг. Яг улсууд бол Сүхбаатар авраг хоёр авраг хоёр нэг өдөр дархан авраг болсон. Тийм учраас одоо зарим нь болохоор Сүхбаатарыг урд нь гарах ёстой гэж үздэг. Тийм ээ, зарим ус сони хөвдөр тэгж бичэн. Зарим нь болохоор өсөх хоёр дөрөв төрүүлсэн, нэг үзүүрсэн энэ амжилтаараа гарах ёстой гэж ярьдаг. Гэтэл яг ер нь эхнээс нь тайлбарлах тийм байгаа. Сүхбаатар бол 15 төрүүлнэ гэдэг нь 4 төрүүлсэн тэгээ тэнцэж гин гэсэн үг л дээ. Цол нь адилхан одоо хоёлоо дархан авраг авч байгаа. 70 авраг цолыг бол 2001 онд өгөхөөс энэ өгөөгүй 2004 он төрүүлэхэд нь Сүхбаатар 70 авраг цол өгсөн юм. Тэгээд зодог тайлцсны дараа жил нь 80 авраг цолыг өгч байгаа юм. Тэрнээс ахуулаад ийм маргааны их усур гарч байгаа. Харин тэгээгүй дор нь одоо хэрв 2001 онд нь 80 авраг цол өгөөл 2004 онд дархан аврагсан бол ийм яриа ерөөсөө гарахгүй шүү дээ. Яг манай зарим нөхдүүд бол ингэж үзэж байгаа л да. Одоо өмнөх амжилтаараа бол өсгөө өмнө нь байсан 80 аврагынхаа ирэмбэр. Тийм учраас нэг өдөр одоо зарилгаар авч байгаа юм чинь яг тэрийгээд мөрдөх ёстой. Жишээл аймгийн арслан цолтой улсууд улсын начин болоход өмнө нь аймгийн арслан цолтой байхдаа нөгөө хоёр бүхийн ирэмбэн аль нь дээгүүр байсан байна. Тэр нь өмнө авдаг шүү дээ. Юу ам авахта улсын начин болсныхаа дараа. Тэргээр нь тайлбарлавал өсгөө өмнө нь орох ёстой. Зүүнний магнад. Тийм л юм аахгүй юу? Бүр яг гүйцэлдүүлээд одоо буцааж эргүүлээд 70 авраг цолыг бүр хүчингү болгоод хэрэг Сүхбаатарт одоо 2001 оны амжилтаар нь 80 авраг цол өгч байгаа юм. 2004 оны одоо төрүүлсэн амжилтаар нь дархан авраг цол өгч байгаа гэсэн тайлбартай болвол Сүхбаатарын өмнө бол таарна л да.